Сайн байцгаана үзэгчдээ, Байр суурь ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн зочноор нийслэлийн засаг даргын орлогч Амар Төвшин оролцож байна. Бид цаг үеийн асуудлаар ярилцсан. Сайн байна уу та? Бидний урилгыг хүлээн авч студид ирсэнд баярлалаа. За сайн байна уу? Өрсөнд баярлалаа. За хоёулаа миний хамгийн ихний асуулт бол утааг бууруулахын тулд 2028 он хүртэл хугацаанд яндан цөөлөх нүүрсний хэрэглээг багасгах зорилгоор газын хэрэглээг нэвтрүүлэх гэж байгаа. За энэ ажил ер нь ямар төвшөнд явж байна? Хэрэгжилт нь хэр байна? За утааг бууруулах гэдэг асуудал маань өөрөө яг ганцхан гэр хороолоос үүдэлтэй утаа гэж ойлгож болохгүй. За гэр хороол маань бол өнөөдрийн байдлаар 172 мянган айл өрх бол юу төлж байгаа тийм ээ. За дээрээс нь 804 мянган автомашин өнөөдөр Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. За мөн энэ дээрээс бол нийтдээ 2360 уурын болон усан халаалтын нам даралтын 100-ууд нийтлэг төлж байна. 5 цахилгаан станц түүхийн нүүрс буюу 5.8 сая түүхийн нүүрсийг бол ингээд төлж Улаанбаатарын хотын агаарын бохирдолд ингээд нөлөөлж байгаа. За үүнтэйгээр нийслэл Улаанбаатар хот бол салбар дээр нь тодорхой арга хэмжээнүүд бол төлгөөг бол боловсруулад явж байгаа. За гэр хорооллоос үүдэлтэй нүүрсний ахуй нүүрсний хэрэглээг бол бууруулах. За гэр хорооллын нүүрсний хэрэглээнээс гаргах бодлыг бол хэрэгжүүлж байгаа. Манайхан нэг зүйлийг бол маш сайн ойлгох ёстой. Энэ бол нийслэл Улаанбаатар хот нүүрсний хэрэглээг дэмжиж ажил бол хийж байгаа ажил бол байхгүй. За харин эсвэргээрээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бол бид нүүрс гэдэг зүйлийг тэр чигээр нь хэрэглээнээс халах ёстой. Тэр дундаа бол ахуй хэрэглээнээс халах ёстой. За ахуй хэрэглээнээс бидний нэг халахын тулд яах вэ гэх юм бол нөгөө айл өрхөө орон сууцжуулах нэг салбар нь. За нөгөө хэсэг нь бол нөгөө газ гэдэг зүйл рүү шилжүүлж явах ёстой. За Орос, Хятад, Солонгос, Япон гэх газ руу бол шилжиж ороод бараг 50-60 жил боллоо шүү дээ. За манай Монгол улс маань Улаанбаатар хот маань бол энэ шилжилтийг хийхээр одоо ингээд зориг ороод за тэгээд одоо бүх асуудлуудыг шийдвэрлээд ингээд шулуудаад хэрэгжилтэйг явж байгаа. За энэ жил бид 50000 айлын дулаалгын ажлыг бол дуусгасан. За эдгээр дулаалга хийгдсэн айлууд дээрээ бид нэр газны сүлжээ дээр газны холболтуудыг бол хийгдээд явна гэсэн. За одоо дулаалга дууссан учраас яг нөгөө нүүрс түгээлтийн цэгүүд гэж байна шүү дээ. Улаанбаатар 425 цэг нүүрс түгээлтийн цэгтэй яг адилхан 33 ийм газ түгэх цэг бол 5000 айл дунд байх юм. За тэр нь хаана байх юм бол Гандан, Телевиз, Динжимянга. За эдгээр бүсд байгаа 5000 айл бол шилжин. За эдгээр 5000 айл дунд 33 цэнгэлэг цэг байна. За цэнгэлэг цэгийн тендерийн ажил нь өнгөрсөн 7 хоногт дууссан, компани шалгарсан. За одоо 33 цэнгэлэг цэгийг барьж байгуулах, ашиглалтанд орох ажлууд явагдаж байна. За мөн бид нар газтай холбогдуулаад манай иргэд маань, аж ахуй нэгжүүд маань бол юу маш сайн анхаарах ёстой гэх юм бол аюулгүй байдлын ажиллагаа. За иргэдийн аюулгүй байдлын ажиллагаа нөгөө онцгой байдал, цагдаа, хороо, эсхийн ахлагч нар гэдэг нөгөө ард үзээд байгаа чавс эсхийн ахлагч нарыг хүртэл бид нар сурах ёстой бол тээ. За тийм болохоор нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай бид нар хамтраад, за мөн шүтээстэй ингэж хамтраад газны сургалтуудыг бол хийж явж байгаа. За өнгөрсөн 2 сарын хугацаанд бид нар онцгой байдлаа ажилд албаагчдын сургалтууд явсан, цагдаагийнх явсан, за бол нийслэл дүүргийн албаагчдын сургалтууд явсан. За одоо яг айл өрхүүдийн сургалтууд явж байгаа. За яг өнөөдрийн байдлаар 860 өрх сургалтанд бол хамрагдаад явж байна. За өдөрт бид нар нэг 50-60 өрхт бол сургалтыг хийгээд явж байгаа. За яагаад ийм бага тоогоор явж байгаа юм бэ? Бид нар яг нөгөө газны аюулгүй байдлын хэрэглээ гэдэг учраас дараа нь эн чинь нөгөө тухайн хүний зөв хэрэглээ, амь нас, аюулгүй байдал гэдэг зүйлтэй шууд хамааралтай учраас бид нар яг тулж ганцаарчилж энэ сургалтуудыг хийж байгаа. Нэгдсэн том сургалт нь бол нэг 20-30 өрхтөөр бол хийгдээд за тэр нэгдсэн сургалт хийсний дараа айл өрх болгон дээр нь очиж давтан сургалтууд ингэж явж байгаа. За ингээд сургалтууд явдуулсны дараа он гараад нэг сараас бид нөгөө газын тоног төхөөрөмжүүдийг холболт хийгээд хэрэглээндээ бол нэвтээд эхэлнэ гэсэн. За ингээд 5000 айл маань газ руугаар нэвтрээд газны хэрэглээн дээр жигдэрээд эхлэнгүүд бид нар дараачийн ээлжинд 2026 онд 50,000 айлтыг шилжүүлэх ажлыг хийдэг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө 5,000 дараа нөхөн дахиад 46,000 айл орж ийн гэсэн. За ингээд 50,000 айлыг бид нэр газтай холбоод явуучих юм бол
нийтдээ Улаанбаатар хотын шууд агаар орчны бохирдолд үзүүлж байгаа нөлөө нь 15-аас 18% шууд буурна. Өөрөөр хэлэх юм бол 50 мянган айл яндангаараа утаа гарахаа болчихж байна гэсэн. А нийт Улаанбаатар хотын агаарын бохирдлын 55% бол гэр хороол эзэлдэг. За гэр хороолын 172 мянган айлын 50 мянган айл нь газ руу шилж явчих юм бол бараг 18% болов шууд нүдэнд харах цуц буунаа гэсэн үзүүлэлтийг бол гаргаж байгаа. За энэ үзүүлэлтүүдийг энэ судалгааг хаанаас яаж хийгээд явж байна гэж бас нэг асуулт байгаа тийм ээ. За энэ дээр нь бол бид нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн сан, за дээрээс нь Дэлхийн банк, Койка гэдэг эдгээр гурван байгууллагатай нийслэл бол нэгт хамтарч ажиллаж байгаа. За нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай бид яг ямар зүйлээр хамтарч ажиллаж байгаа юм бол яг энэ газны аюулгүй байдлын хэрэглээ. За түүнийг яг айл өрхүүд хэрхэн зүйтэй аюулгүй хэрэглэх вэ гэдэг сургалтуудыг хамтарч хийж явж байгаа. За Дэлхийн банктай ямар судалгаа хийж байгаа вэ? Энэ газ руу шилжснээр тухайн айл өрх нь эдийн засгийн хувьд ямар ачаал үрж байна? Эдийн засгийн хувьд илүү ачаал үрж гин үү? Эсвэл эдийн засгийн хувьд бол арай хөнгөн болоо явчих гин үү гэдэг нарийн судалгаа гаргаж ирж байгаа. Яг л тухайн айл тоос тортог үнс гэдэг зүйлтэй ноцтолгоо болоод дээрэс нь бол цагийн хэмнэлт гэдэг зүйл чи өрөөд байна тийм ашигтай цаг гэж гараад эхэлнэ. Өглөө 4 цаг босч галаа түлдэг байсан бол газын хул өөр автоматсан учраас одоо юу гэдэг 7 цагт ажилд явах бол 6 хүчгээл босно гэсэн үг. Тийм ингээд энэ хэмнэлтийн энэ бүх судалгааг бол Дэлхийн банкнаас гарч байгаа. За Койкатай бид нэр хамтраад их зүүн байдлын нөгөө нэг газны стандарт хэрэгжилт за түүний бол их зүүн байдлын тухай хуулиудыг бол Койкатай бид нар хамтарч ингэж ажиллаж явж байгаа. Тийм мөн утааг бууруулахын тулд ер нь орон сууцчлуулах хөтөлбөр дэд бүтцүүд ер нь эрчимтэй хөгжиж байна. За энэ ер нь бас хэр шатандаа аль шатандаа явж байна. Дээрээс нь түрээслээд өмчлөх хөтөлбөр ер нь яг бодит үр дүнгээ өгч чадж байгаа юу? За Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа нэг хоёр дахь том ажил нь болвол орон сууцчлалт, газар чөлөөлт. За өнгөрсөн 2025 онд одоо энэ он шүү дээ. 2025 онд бид нэр 3961 талбарыг чөлөөлсөн байна. За тэр хэмжээгээр бол яндан бууж байгаа. За тэр хэмжээгээр бид нэр орон сууц байна. За одоо бид нар чинь ингээд сэлб байна, баян хушуу байна, шар хаад байна. Тэ? Эдгээр ханы материал байна тийм. Эдгээр ингээд дид бүтцийн байрдаг байгууламжууд нь аль хэдийнэ байрлагдчихсан. Өнгөрсөн жил бид нар дөнгөж эхлэн гэж яригдчихсэн сэлб дид түм маань бол одоо 20% гүйцэтгэлтэй явж байна. Тэ дараа жил ихэд бол бид нар зарим блокуудыг дуусгах гэсэн төлөвлөгөөтэй бол явж байгаа. За тийм болохоор ингээд нэг талбар. Тэгээд дээрэс нь бид нар 2026 оны нийслэлийн төсөвдөр 350 тэрбум төгрөгийг тавьчихсан байгаа. Дахиад газар чөлөөлтөн дээр. За энэ газар чөлөөлтийн үндэ санхүүж цааш явах юм бол Улаанбаатар хотын замын төвчрлийг бууруулах, автомашинаас гарч байгаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нөгөө тойрог замууд Улаанбаатар хотын төвийн тойрог замуудын газар чөлөөлтийн ажлууд орж ирж байгаа. За түүний хэрээр бас яндан буун. За дээрэс нь мэдээж нөгөө барилгажуулалтын газар чөлөөлтийн нэг талбарын газар чөлөөлтийн ажлууд хийдэг явна. За 350 тэрбум төгрөг гэдэг бол багт мөнгө биш. За энэ газар чөлөөлт юм. Тэгээ нэг чиглэлээр бид нэр айл өрхүүд газ руу холбоно, нөгөө чиглэлээр бид нар орон сууцуулалт газар чөлөөлт гэж явж байгаа. Энэ хоёр чинь ингэж хосолж хоёулаа явж иж бид нэр одоо юу гэдэг гэр хороолоос үүдэлтэй ахуйнхаас үүдэлтэй агаарын бохирчны бохирдлыг бол бууруулнаа гэж үзэж байгаа. Тэрнээс шууд нүүрсийг солиод нүүрсийг сайжруулад энэ Улаанбаатарын агаарын бохирдлыг бол 100% шийднэ гэсэн асуудал биш. За энэ бол яг энэ орон сууцуулалт газ руу гэдэг хоёр зүйлрүү шилжиж явах хооронд хэрэглэх одоо бүтээгдэхүүн л гэсэн үг байхгүй юу? Тийм бол энэ жил дараа жил яг шилжилтийн үе хэдэн жил байх нь те 2 жил байх нь 3 жил байх нь 3 жил хэрэглэх нь энэ үедээ л. Гэхдээ бид нэр 2028 он гэхэд бол ерөнхийдөө шилжилтийн үеэ бол дуусгана гэж үзэж байгаа. 2028 он гэхэд ер нь утааг хэдэн хувиар бууруулсан байх юм? Утааны одоо хэдэн хувь байгаа тэр нь яг хэдэн хувь буурна гэсэн тоон үзүүлэлтүүд нь ер нь өөрчлөлт гарсан байгаа бах тий. За тэгэхээр хуваагаад аваад үзье л та. Манай JICA-тай хамтарсан судалгаагаар гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол бол 55% эзэлж байгаа. За дараачихын 35% нь бол автомашин эзэлж байгаа. За дараачих нь бол нөгөө цахилгаан станцын утаа, за дээрээс нь нөгөө цахилгаан станцын уурын зуухуд бол үндэсний сангаас бол гарч байгаа агаар бохирдуулагч зүйлүүд гэж үзэж байгаа байхгүй. За бид
бид нар энэ 55%-ийнхаа асуудлыг шийдчих юм бол яг л энэ Улаанбаатар хотын агаар бохирдсон бохирдлын 55% нь бол шийдэгдэнэ гэсэн үг. За хагас кокс гэдэг зүйлийг энэ жил бид нэр нэвтрүүллээ шүү дээ. За энэ нь бол өөрөө ахуй хэрэглээнд хэрэгжилж болох нүүрсний хамгийн эцсийн бүтээгдэхүүн. Тэгэхээр өөрөө энэ чинь 500-аас 600 градуст өөрөө жигнэгдээд нөгөө нэг хамаг хүнд элементүүд байгаа шүү дээ. Хамаг хүнд элементүүд, хамаг нөгөө дайврынхаа элементүүд нь буучдаг, жигнэгдээд гараад ирдэг. Нөгөө нэг тоосонцор гэдэг нь аюу баг болоод гараад ирдэг. Одоо хамгийн энгийн хэлээр хэлэх юм бол гараад ирдэг бүтээгдэхүүнийг бид нэр хэрэгжилж байгаа гэсэн үг. За ингэснээр бид нэр 10 сард, 11 сард, ингээ 12 сард ингээ судалгааг нь хийгээ явж байгаа. Бүх өнгөрсөн жилүүтээ 2022 он, 23 он, 24, 25 оныхтай ингээд бүх судалгааг нь олон улсынхаа байгууллагуудтай хамтраад хийгээ явж байгаа. За энэ дээр ямар зүйл харагдаж байна гэх юм бол өнгөрсөн жилтэй харьцуулахад хөхрийн хэмжээ 40-45% буурсан байна. За нөгөө нэг нүдэнд харагддаггүй тоосонцор байгаа шүү дээ. Тэр маань бол одоо PM10 нь өөр 18-аас 20% буурсан байна. PM2.5 нь 7-оос 10% хооронд бол буус үзүүлдэг. За энэ хэдийн үед буурсан байх юм бол бид нэр хагас коксыг сайжруулсан түвштэй. За мөн нөгөө барьцдуулагчгүй угааж баяжуулсан мидлингтэй хамт энэ гурван түвшиг гуруулан ингээд бид нэр 9 сар, 10 сар, 11 сар борлуулсан шүү дээ. Энэ гурыг борлуулж хахад ийм эерэг үзүүлэлтүүд бол гарсан байгаа. За тэгээд энийг цаашлаад бид нар яаж нэх юм бол 12 сараас бид нар зөвхөн хагас коксыг ахуй хэрэглээнд борлуулад эхэлсэн. Одоо сайжруулсан түвш бол худалдаанд гарахгүй байгаа. За нөгөө барьцдуулагчгүй мидлинг шигсэн мидлинг бол худалдаанд гарахгүй байгаа. Зөвхөн 100% хагас кокс гарч байгаа. Тэгэхээр энэ 12 сард хамгийн хүйтний үйлрэлттэй 12 сар, 1 сар, 2 сард хамгийн их галгаа байдаг үйлрэлт би энэ хагас кокс гэдэг зүйл маань бол агаар орчны бохирдолд хэрхэн нөлөө үзүүлж байна гэдэг бол судалгааг гаргаад явж байгаа. За энэ дээр бол бидээж бас усын их хурлын гишүүдч байна. За ард иргэдч байна. Шүүмжлэлт хандж байгаа зүйл эдгээр нүүрсүүд нь шинжилгээнд орж байгаа юм уу? За хүний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөөтэй юм бэ гэдэг асуултуудыг хүмүүс тавьж байгаа тийм ээ. За тэгэх юм бол энэ орж ирж байгаа кокс маань бол гайл дээр орж ирээд шууд гайлын лаборатори дээр шинжилгээнд орж байгаа. За гайлын лаборатори дээр шинжилгээнд ороод гайлын лабораторийн шинжилгээг давсан тохиолдолд хилээр давж орж ирнэ. За хилээр давж орж ирээд манай 5 толгой түлшийн агуулгах дээр буун. За агуулгах дээр буунгууд нь олон улсын итгэмжлэгдсэн 2 лаборатори ирээд шинжилгээ ав, дээж ав. За тэр нь бол CICC, GIC гэдэг 2 итгэмжтэй олон улсын лаборатори байгаа. Тэр 2 ирээд шинжилгээ авна. За дээрэс нь манай нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас ирж шинжилгээ авна. 5 толгой түвшийг өөртөө шинжилгээ ав. За эдгээр дүнгууд хоорондоо тулж иж манай Монголын MNS буюу манай Монголын стандартын шаардлагыг хангасан. За бидний нэг тавьсан шаардлагыг хангасан тохиолдолд савлагдаад за иргэд олон нийтэд бол ингээд түгээгдэж явж байгаа. Тийм. Нийслэлийн дараагийн хамгийн том асуудлын нэг бол яалчгүй зогсоолын асуудал байдаг л да. Ер нь зогсоолын менежментийг ер нь хэрхэн сайжруулах вэ? Хотын дарга бол зогсоолын менежментийг сайжруулнаа гэдгийгсэн байгаа. Зогсоолын ер нь энэ менежментийн талаар хоёулаа ярилцъя. За Улаанбаатар хотын зогсоолын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор цогц хөтөлбөрийг бид нар боловсруулад хэрэгжилтэндээ орцсон явж байгаа. За түүний нэг нь бол бас та бүхэн сонирхуулаад хэлэхэд бид нар газар доошоо байдаг зогсоолын систем рүү одоо орохоос өөр аргагүй болцсон. За бид нэр одоо газар төлөлтийн болон газар олголтын буруу бодлогоос явсны үр дүнд одоо ингээд цемент нь ширэнгүүсчихэд нь шүү дээ. За тэгэх юм бол одоо яг юм бол бид нар дараачийн газар чөлөөлөлтөөр явж байгаа газрууд дээр зөв зохион байгуулалт жишг хотхон хорооллыг босгох шаардлагатай. Ногоон байгууламжтай, цэцэрлэг нь хүртээмжтэй, сургууль нь хүртээмжтэй, зогсоол нь хүртээмжтэй, тий. Яг нөгөө нийслэлээс санал болгоод байгаа. Нөгөө 20 минутын хот гэдэг концепт чинь газар чөлөөлөлтөд явагдаж байгаа эдгээр үндэд үндсэн утгаараа суурилна. За одоо нөгөө нэг болцсон одоо өөрчлөгдөхийн аргагүй болцсон өөрчлөлттэй барилга байгууламжууд нь баригдсан одоо шинжилэл хийх ямар ч боломжгүй газар талбайгүй болцсон газрууд дээр бид нар зогсоолын хүртээмж газар доош орохоос өөр арга байхгүй. За урт цагаан нэг та бүхэн мөн харж байгаа тийм. За газар доороо бол зогсоолтой, за газар дээрээ тогсчлолттой. За иргэдээс ирж байгаа нь бас томоохон шүүмжлэн өөрөө одоо юу те Рио Тинтогийн зассан парк маань манай
урт цагааны зассан парк хоёрын үнийн харьцаа гэдэг. Риотинтэй ч доороо зогсоод байхгүй. Тэр чинь зөвхөн гадаргуун засвар үйлчилгээ болон тогтчлт явчихж байгаа. За эн чинь өөрөө урт цагааных чинь өөрөө газар доор нийтдээ зогсоолтой. Дээрээс нь энэ чинь гүний устай аягүй ихтэй. Тэгэхээр эргэн тойрны айл өрхүүд нь одоо үедээ бороо шороо ороод эхлэхээр гүний устай учраас ингээд аягүй хавтдаг байсан. Тэгээ суур нь ингээд аягүй муу нөлөөлөд явдаг байсан тохиолдлууд бол маш их бүртгэгдэж байгаа. За энийхийг шийдвэрлэхийн тулд яг тухайн бүс дээр нь бол гүний усыг зайлуулах шугам сүлжээний ажил хийж байгаа. За дээрэс нь тэгээд гүний усны шугам сүлжээний ажил хийж байгаа хүчтэй нэмэгдээд газар доор гараж хийгдээ тэгээд тогтчлт ороо явж байгаа хгүй. Тэгээд ихэнх хөрөнгө мөнгө нь хаашаа зарцуулагдж байгаа юм бол нөгөө ус зайлуулах шугам сүлжээнд явж. Тэгээд бид нар зөвхөн өөрсдийнх нь нүдэн дээр нь харагдахгүй байгаа газар доор хийгдэж байгаа тэгээд бүтээн байгуулалтыг бид нэр шууд ингээд нүдэнд харагдахгүй байгаа учраас бол бас ингээд шүүмжлэх нь тэр бол бас дутмаг гэдэг бас бодогдсон тийм ээ. Нийслэлд одоо 804,000 автомашин байна гэж хэлж байна л да. Одоо энэ тоо бол жилээс жилдэл өснө. Мэдээж буурна гэж байхгүй. Энэ дээр яг насжилт ихтэй тэр автомашин дээр юу н ямар арга хэмжээ авч байгаа юм бэ? Насжилт ихтэй автомашинаас бол маш их нөгөө агарын бохирдол ялгаруулдаг гэсэн судалгаа байдаг шүү. Тийм. За энэ судалгааг би аягүй гоё тайлбарлаж өгье. Монгол гэрээс гарч байгаа утаа. За манай нөгөө 5 цахилгаан станцаас гарч байгаа утаа, автомашинаас гарч байгаа утаа хоёрыг ингээ харьцуулсан судалгаа бид нар JICA-тай хамтаад гаргасан баг. За энэ юу гэх юм бол манай гэр хороолд амьдарч байгаа айл өрх нэг айл өрх байлаа шүү дээ. Нэг айл өрхөөс хэрэглэнээс гарч байгаа яндангаас гарч байгаа утаа нь Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож байгаа 6 автомашинтай тэнцвүүц гарч байгаа. Тэ? За нэг гэр хорооллын айл маань 6 машинтай тэнцэж байна гэсэн үг. За нэг цахилгаан станц байгаа тий. Одоо манай Улаанбаатар 5 цахилгаан станц үйл ажиллагаа явуулж байгаа гэж бодоход нэг цахилгаан станц нь 50,000 айлтай тэнцвүүц утаа гаргаж байна. Агарын бохирдол 50,000 айлтай. За нэг цахилгаан станц нь 300,000 тэ яг тоогоор гэх юм бол 297,966 бараг 300,000 автомашинтай тэнцвүүц агарын бохирдлын ялгаруулж байна. За энийгээ тэгээд манай Улаанбаатар хотын өнөөдрийн нөхцөл байдлаар хэдүүлээ хувьсгаад үзэх юм бол 804,000 автомашин байгаа шүү дээ. 804,000 автомашин чинь өөрөө 135,000 айл өрхтөд тэнцэж байна. Тэ? Одоо манай Улаанбаатар явж байгаа бүх хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд маань бол 135,000 гэр хорооллын айл галт түлжээгатай тэнцүү агарын бохирдлыг ялгаруулж байна гэсэн үг. За манай 172,000 айл байгаа шүү дээ галт түлж байгаа, нүүрс түлж байгаа. Эдгээр айл нь 3.5 цахилгаан станцтай тэнцвүүц одоо агарын бохирдлыг ялгаруулж байна буюу 3.5 цахилгаан станцтай дүүцвүүц одоо ингээд агарын бохирдолд нөлөөлж байна гэсэн үг болж шүү дээ тийм. Тийм үл энэ судалгаан дээрээс хэдүүл аваад үзэх юм бол номер 1-т бид нар гэр хорооллын нүүрсний хэрэглээг бол тэр чигээр нь бүрэн 100% шийдэх ёстой. За дараагийн том асуудал бол автомашин таны хэлдэг тийм. За автомашин дээр бол бид нар 804,000 автомашин бол энэ жилээс эхлээд том ажлуудыг хийж байгаа тийм. За зарим нь бол иргэдэд таалагдж байгаа, зарим нь иргэдээс бол маш их шүүмжлэг хүлээж авч байгаа. За татварыг нэмж байгаа. За дээрэс нь бол 10 жилээс дээш насжилттай автомашин дугаар болохгүй гэх тийм. За эдгээр явж ирэх юм бол бид нар энэ автомашинуудынхаа тоог хязгаарлахгүй болвол бид нар Улаанбаатар хотын агаар орчны бохирдол гэдэг зүйлийг шийдэх гаргалгаа олдохгүй. Тийм ээ? Ягдвал автомашин маань өөрөө бензин хэрэглэн, дизель хэрэглэн, шатах нь тий шаталтын процесс явагдана. За тэгээд мэдээж бол тэрнээсээ үүдэлтэй бол утаа гарна. За манай Улаанбаатар хотод 75% нь нийт энэ 805,000 автомашины 75% нь 10 жилээс дээш насжилттай. 75. Тэгэхээр эн чинь юу гэх юм бол ерөнхийдөө энэ их олон машинуудын нөгөө их засвар үйлчилгээндээ орох шаардлагатай болсон. Тэгэхээр энэ 75% гэдэг чинь бараг 600 гаруй мянган машин ба шүү дээ. 550 600 гаруй машинуудын хитэн их засвартаа орж их засварын үйлчилгээнд орсон бэ гэдэг асуудал бас яригдана. За дээрэс нөгөө нэг нүүрсийн яндан гэж байгаа тийм ээ. За нүүрсийн яндан гэдэг зүйлийг чинь одоо манай Улаанбаатар хотын хэрэглээ маш их байдаг. Prius, Aqua гэдэг машинууд байгаа шүү дээ. За энэ нүүрсэн машинууд дээр бол нүүрсэн яндангийн хэрэгэлдэггүй. За авт салгасан, за автоврын үзлэгтээ орохороо нэг 10-20 цаас өгöd
тэр нүүрсийн янданга түрээсэлж авч машиндаа тавиад тэгээд автоэврийн үзлэгт ороод гарч ирээд буцаад тайлаад өгч. Энэ зөрчлүүд бол маш ихээр бол илэрсэн. За үүнийг таслан зогсоохын зүйлд бол бид нэр автоэврийн үзлэгт орж байгаа машин болгоны нүүрсийн яндан дээр бол QR кодтой тэгээд тамгалтыг бол тавиад тухайн яг машинд нь ингээд тамгалсан энэ ажлыг хийж явж байгаа. За 10-аас дээш насжилттай автомашинд дугаар олохоо зогсоосноос хойш энэ жил манай Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд 10,000 машин л нэмэгдсэн байна. Бодоод үзээр 2025 онд Улаанбаатар хотын хөдөлгөөн дээр 10,000 машин нэмэгдсэн. Өнгөрсөн жил 24 онд 160,000 автомашин нэмэгдсэн шүү дээ. Тэгэхээр 24 онд 160,000 автомашин нэмэгдсэн. Бид нар энэ дээрх арга хэмжээг авсны үүднээс бол 10,000 автомашин нэмэгдсэн. За ингээд их юм бол эн чинь баг өдөр шөнө хоёр шиг автомашины ачаал байгаа байхгүй тийм ээ. Хэрвээ бид нар энэ арга хэмжээг аваагүй бол бид нар дахиад 160-70 мянган машин өрцөн өнөөдөр энэчээ суугаад би бол за ингээ Улаанбаатар хотын автомашин замын хөдөлгөөнд 1 сая автомашин орсон байна гэд өдөр болгон тэг зогсол болоо явж байгаа. Тэ? За тийм байгаа. За дээрэс нь энэ автомашин чинь өөрөө юутай явах хэвээр нормалда зогсно гэж ярьдэн шүү дээ. Төгжээд нормалда зогсохдоо хамгийн их агаарын бохирдол ярилцдаг. Яг л хөдөлгүүр дээр хамгийн их дутуу шаталт тийм явц бол гардаг. За ингэснээр бол ингээд бүрэн шаталтай явцтай харьцуулаад яхад бүрэн шаталтай явхад бол тухайн автомашины яндангаас 25-аас 50 төрлийн одоо хаягдл гардаг гоо тийм агаарт бол хүнд металл туглаг гэдэг хаягдл гардаг болвол нормалда зогсож явахад 220-оос 270 ийм хүнд металлын болон элементүүдийн хог хаягдууд ялгаж гарч байгаа дутуу шаталтаасаа бол үүдээд. За энэ юу харуулж байгаа юм бол бид нэр энэ автомашины хөдөлгөөний хурдыг бол дээшлүүлэх, нэмэгдүүлэх арга хэмжээг хийхгүй болвол энэ Улаанбаатар хотын агаарын орчны бохирдол гэдэг зүйлийг хизээч хийж чадахгүй. За үүнийхээ хүрээнд Улаанбаатар хотын зүгээс туулын хурдны зам. За дээрэс нь бол Улаанбаатар хотыг тойрсон туграг тойрог замууд. За мөн автомашины хэрэглээ бууруулах зорилгоор бол нэг тээврийн нийтийн тээврийн бол шинжилгээ ажлууд эхлэв. За эхний ээлжинд бид нар автобусуудын шинжилгээ ажлуудыг дууссан. За одоо хоёр дахь ажил нь хэм бол нөгөө трамвайн төслөө явуулах ёстой. За дээрэс нь нөгөө дүүжин тээврийн ажил маань бол 3 сард ашиглалтанд ороод за тэгээд нэг 6 сарын хугацаанд бид нэр туршилтаа хийвэл хийнэ гэж үзэж байгаа. Дүүжин тээврийн ер нь аюулгүй байдал тал дээр хэр анхаарсан бэ? За дүүжин тээврийн аюулгүй байдлаа бид нэр за нэгт үйл ажиллагааны аюулгүй байдал гэж байгаа. За үйл ажиллагааны аюулгүй байдал юу гэх юм бол нөгөө процессын дунд техникийн алдаа гарахгүй байх үйл ажиллагаа. Тэгэх юм бол 3 сард дүүжин тээврийн ашиглалтанд ороод бид нэр 6 сарын хугацаанд бол энийг бол тест хийн гэж байгаа. Гэсэн өнөөдөр бол төлгөөт байгаа. 6 сарын хугацаанд бид нэр тест өдөр шөнөгүй 24/7 ажиллуулна гэсэн үг шүү дээ. Тэгээ ямар нэгэн техникийн ямар нэгэн гэмтэл байх уугүй юу гэдэгтэй ачааллын нуу шалгаад тэгээд ашиглалтанд оруулна. За дараачих нь болохоор ямарваа нэгэн техник гэмтэл гараад осол гарахад хэрхэн хариу арга хэмжээ авах вэ гэдэг бол зүйлийг хийв. За тэгэхээр энэ нэг 3 сараас ашиглалтанд ороод ирэхээр бид нэг онцгой байдалтайгаа хамтраад энэ сургалт дадлага ажлуудыг хийгээд явна гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг тээврийн явж байгаа газрууд дээр бид нар зам талбай тэ машин орж гардаг зам талбай дид бүтцийн энэ тогтчлтын ажлуудыг бол давхар хийгдэж явна гэсэн үг. Тэгэхээр ямарваа нэгэн одоо тэ зүйл болох юм бол тийшээ манай онцгойгийнхан манай аврагчд маань бол ямарваа нэг саад бэрхшээлгүй цаг алдахгүйгээр төргийн шуурхаа очиж одоо тэ үйлчлэгээ үзүүлэх энэ нөхцөл байдлыг бүрдүүлсэн бас тогтчлтын ажлууд бол хийгдэж явна аюулгүй байдлын. Нийслэлийн дараагийн хамгийн гол тулгамдж байгаа асуудал бол яалтчгүй төвжирлийн асуудал байдаг те. Төвжирлийг бууруулахын тулд за өнгөрсөн өдрүүдэд бол бас төвжирл бол нэлээ их байх шиг байна. Тэг зогсолт бол болж байгаа шиг байна. Мэдээж энэ дээр юу нэг яг ямар арга хэмжээ авч байгаа. Дээрээс нь одоо тэгш сонгоогоор зорчуулна гэдэг энэ юу нэг хэр яг бодтой үр дүнтэй шийдэл гэж та хардаг бай. За тэгш сонгоогоор зорчих зүйл бол зөвхөн нэг 7 хоногоос 14 хоногийн шийдлэхгүй. Яг эд ачаалттай үе буюу те 9 сарын 1-нд ч гэдэм үү. За дээрэс нь одоо шинэ жилийн баяр ч гэдэм үү. Яг ийм нэг ачаалттай оргил ачаалттай те яг оргил ачаалттай үед бол авч хэрэгжүүлэх зөвхөн төр зургийн шийдвэр нэг 7-оос 14 хоногийн шийдвэр байхгүй. Тэрнээс бол энэ Улаанбаатар хотын замын төвжирлтийг шийдээд байгаа асуудал биш те. За тийм болохоор гэхдээ энэ зүйлийг бид нэр хэрэгжүүлэхдээ иргэдээс ирсэн санал хүсэлтийн
бид нэр тулгуурлаад байна. Одоо өчигдраас эхлээд ерөөдөө иргэдээс бол тэгс сондгоогоор энэ шинэ жилийг шинэ он гартал бол машин явуул яасан бэ гэдэг бол санал хүсэлтийг бол гаргаж ирсэн байгаа. За үүний үндслээр бид нэр санал асуулгыг бас явуулах бол төлгөө бол хийгээ явж байна. За санал асуулга бид нар иргэдээр гаргаад тавина. За иргэд маань дэмжих юм бол тэгс сондгоогоор явна. Иргэд дэмжихгүй бол бид яг энгийн дугаарын хязгаарлалтаагаар л явна гэсэн үг тийм. Өнгөрсөн 100 ер нь бол нэлээ олон замыг шинжиллээ, зам тавилаа тий. Дээрээс нь боржуур солилоо, боржуур нь нэлээ хил аманд өртлөө шүү дээ тий. Яагаад жил болгоо ингэ боржуурыг солиод байдгийг, эн чинь ингээд чанартай байдаг юм уу, чанаргүй байдаг юм уу гэдэг. Ер нь энэ өнгөрсөн 100-ны тавьсан зам боржуур дээр та чанарын баталгаан дээр ер нь юу хэлэх вэ? Одоо хэр чанартай байж чадах вэ? Одоо дараа жил болон дахиад нөгөө нэг үер болоод зам нь урсаал боржуур нь урсах байдаг гэсэн ер нь дахиад тийм асуудал үүсэх бас боломжтой. За наад чинь ингээд хоёр зүйл баггүй. За нэг нь бол ингээд бодлогын хүрээнд хийж байгаа ажил. За нөгөөх нь бол стандарт шаардлагын ажил явж байгаа. За бодлогын хүрээнд бид нар энэ ажлыг яагаад хийж байгаа юм бол яг төвийн гудамжуудаа тий. За хамгийн их нөгөө зорчид хөдөлгөөн явуулдаг, хамгийн их иргэд алхаж явдаг. Тэгээ мөн манай Улаанбаатар хотын нүүр царай болсон энэ хотын төвийн хэсгүүдийн явган үний замыг чулуутай болгочих. За дээрэс нь бол автозамын шинжилж байгаа явцад процесс дээр ихэд боржууруудын бүгдийг боржгон чулуу болгочих гэсэн бодлогыг барь явж байгаа. За энэ яагаад барьж явж байгаа юм бол жилээс жилд бид нар засвар үйлчилгээ гэдэг зүйлийг хийдэг ус. Нэг жил бид нар боржуур тавилаа, нөгөөх нь нөгөө усныхаа ачаалыг дийлэхгүй өмрөөд унцдаг. За дараа нь бол цас ороод ингээ явахаар нөгөө бидний цацж байгаа бодис давсныхаа ачаалыг дийлэхгүй үүрээд унцдаг. Тэгэхээр жил болгон бид нэр боржуур сольдог, замынхаа нөхөөсийг хийдэг, за тэг явган үний замаа застдаг энэ зүйлийг бол болий гэдэг зүйлийг хийсэн. За нэгдэх бодлого нь бол бид нар жил болгон энэ автозамын нөхдөг гэдэг зүйлийг болий. Тэ? Одоо ингээл жил болгон ингээ нөхдөг үсэж санаж байгаа бол тий. Тэгэл бид нар чи ингээл тендер зарлаад энэ тэндгүү очоод нэг нүх ухаж гараад тэрийгээ нөхөөл энэ тэндгүү дахиж нүх ухаад нөхдөг ус. Энэ зүйлийг болий. Улаанбаатар хотын автозамын шинжилгээг хийгээд бүрэн учлтуудыг хийгээд бид нар зам нөхөн гэдэг зардлыг байхгүй болгоод замын зөвхөн арчилгаа гэдэг зүйлийг үлдээгээд тэгээд 5-аас 6-7 жил энэ зам засвар гэдэг зүйлийг мартъя. Тэр дээр зарцуулагдж байгаа энэ төсөв хөрөнгийг бүтээн байгуулалт руу явуулъя. За ингээд Улаанбаатар дараа жил бид нэг 53 км зам л засч янзалж байгаа. Тэгээ Улаанбаатар хотын зам бол ингээд дуусч байгаа. За ингээд энэ нэг. За дээрээс нь боржуур гэдэг зүйлийг болий. Яг хөө дүүлийн боржуур гэдэг зүйл чинь өөрөө баг сүлдээ ингээд сүлжээ болцсон. Тэгээ нөгөөт нь жил болго имтэрч байдаг, жил болго эвдэрч байдаг, нөгөөт нь жил болго шинээр аваад солжил байдаг. За бид нар тэгэл маргаа үлгэж байдаг. Тэгэл дараа нь энэ стандарт шаардлага хангахгүй энэ тийм гээл хэрэглүүрэл хийгээд тэр болий. Бид нар зөв чулуун боржуур тавьчих. За чулуу тавьчих юм бол усандаа идэхгүй, нөгөө өвөл давсандаа идэхгүй, өвөл цас хайлуулах бодсондоо идэхгүй. За энэ тэнд очиж машин мөргөд захирлаа гэхэд эвдэрээд имтэрд үүрээд унчихгүй ийм их тавьчих. За дээрэс нь бид нэр хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, дээрэс нь явган үнийхээ ачаалыг дийлэх энэ зүйлээр бид нар явган үнийхээ замыг шинжилж гэж байгаа. За энэ нь яагаад ингэж хийгдээд яваад байна гэх юм бол бид нар дахиад шинээр хотгон хоорондын замын засвар, хотгон хооронд явган үний зам, гэр хороолт тундах явган үний зам гэд ажлууд тавигдсан шүү дээ. Яг энэ ажлынхаа процессыг явахад төвийн замаар авж байгаа нөгөө явган үний замын топинууд шүү дээ. Тэрийг аваад чулуун болгоод тэр авсан топийн замуудаа бүгднийг хотгон хоорондын зам. Дээрээс нь гэр хорооллын явган үний зам. Эдгээр дээр нь шилжүүлэн байрлуулж байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол одоо юу гэдэг нэг гэр хороолт бид нар 1 юм уу 5 км явган үний зам хийх байлаа шүү дээ тийм. Тийм бол бид нар тэр мөнгөөр нь төв замынхаа чулуу болгоод тэгжээс гарч исэн топигаа аваад тэр хотгон хоорондын гэр хороолт дундх явж байгаа 5 км дээр аваач тавьчихж байгаа байхгүй. Ерөнхийдөө энэ чинь бол менежментийн л ажил явагдаад байгаа. Нийслэлийн 90 оны төсвөөс Playtime фестивал зориулж 17.1 тэрбумаар авцам тавьж 530 сая төгрөгөөр бол захилгааны шугам барихаар болсон. Энэ бол хотын даргын залуучуудад өгсөн амлалт байсан шүү дээ. Үүндээ бол одоо өвчнөө олон сургууль цэцэрлэгийн төсвөн гацчихсан тийм асуудлууд байгаа. Энэ дээр та ер нь тайлбар хийхгүй юу? Яг энэ
үнэхээр залуучуудад өгсөн амлалтаа л биелүүлсэн юм уу? 17.1 тэрбумаар ер нь нийслэлд хичнээн цэцэрлэг барих боломжтой байдгийг. За хэдүүл энэ асуудал дээр бас зөв хандж харах ёстой. За манай Улаанбаатар хотын хэмжээнд одоо 139 сургууль цэцэрлэг баригдаж байна. Энэ он гарахаас өмнө 5 сургууль, 5 цэцэрлэг, 1 спорт залыг ашиглалтанд оруулах гээд одоо яг ажлаа явуулж байна. Өнгөх дараа жил нийслэлийн зүгээс 82 сургууль цэцэрлэг ашиглалтанд оруулна. За дээрэс нь улсад 10 сургууль, нийслэлд 14 сургууль цэцэрлэг шинээр тавигдсан байгаа. За тэгэхээр энэ дээр ямар ажил үрж байгаа вэ? Бид нар 82 сургууль цэцэрлэгийн нөгөө зөөлөн эдэл, сандал, ширээ авах төсөв суугдаагүй. Тэр нь хаан суугдах ёстой гэдээ улс суугдах ёстой байхгүй. Тэгэхээр одоо тэр 82 сургууль цэцэрлэгийн зөөлөн эдэл, хатуу эдлийг авахын тулд бид нар нийтдээ 92 тэрбум төгрөгийн шаардлагатай. 92 тэрбум төгрөг. За улсад бол улсын хэмжээнд 28 тэрбум төгрөг тавигдсан. За энэ маань юу харуулж байгаа юм бол дахиад барилга нь баригдаад бэлэн болчдөг, хүүхдүүдийнхээ сургууль цэцэрлэгтээ хүүхдэд хамруулж чаддгүй, дахиад гуруулаа суудаг, дахиад нөгөө ангидаа 50 60-аар далуулаа суудаг энэ асуудал бол өгтөж гарч ирнэ. За тийм болохоор сургууль цэцэрлэг бид нар өөрсдөө барилга нь одоо нэг дутаад ах асуудалтай биш болчлоо. Тэрийг барилгыг тогтжуулах, хатуу зөөлөн эдлийг авах, сандал ширээг нь авах гэдэг чинь өөрөө аюул том асуудал болоо явчлаа. За play time гэх юм бол play time-ийн үн дээр замд татах, за дээрээс нь бол цахилгааны үг татах ажлыг бол нийслэлийн зүгээс бодлогын өрөөнд бол зөв гэж үзэж байгаа. За яг гэвэл энийхт энэ залуучуудынхаа бас цаг заваа боломжоо зүв зүйтэй өнгөрүүлэх. За дээрэс нь бол бас 100 те гараад манай залуучууд маань бас тэнцэнэ очоод наргиж цэнгичдэг. Бас ийм газар нь бол дэд бүтцийн хувьд бол нийслэлийн зүгээс барьж байгуулах нь бол зүйтэй. Энэ ямар ч оронд байдаг тийм ээ. Москва хотод ч байгаа, Бээжин хотод ч байгаа, Сеул хотод ч байгаа. Тэрнээс бол одоо юу гэдэг бид нар хэмнэлт хийх ёстой юмнасаа хэмнэлтээ хийх ёстой байхгүй. Тэрнээс бол одоо юу гэдэг бид нар залуучуудаасаа хэмнэлт хийгээл, хүүхдүүдээсээ хэмнэлт хийгээл, боловсрлоосоо хэмнэлт хийгээл, эрүүл мэндээсээ хэмнэлт хийгээд ах, дэд бүтцээсээ хэмнэлт хийгээд ах болов шаардлага байхгүй. Дээрэс нь ийш тийшээ зам тавиад тог тавигдчихна гэдэг чинь тэрий чинь дагаад нөгөө хөгжил чинь дагаа явна гэсэн үг. Тэгэхээр цааш нь нөгөө Налаах хотын дэд бүтцэд Налаах одоо хот болж штэ 6 сараас хойш те 26 оны 6 сараас Налаах хот болчихно. За ингээд тэр хотын өөрхийн цааш өөрөө өөрсдөө хөгжүүлээд өөрийгөө татаас авахгүйгээр тий Улаанбаатар хотын төсвөөс татаас авахгүйгээр үйл ажиллагаа явах энэ боломжийг олгож өгч байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо Багнуур, Баханга, Налаа гэдэг эдгээр хотууд яг Улаанбаатар хотоос ерөөдөө татаас авдаг. Тэгэхээр бид нар тэр хотуудын тэр дүүргийн татаас авахгүй тэр нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр Налаа хот маань яг тэр Налаах дүүрэг маань тэр play time-ийн талбайг ашиглаад тэнцэнэ олон одоо арга хэмжээ. Одоо шил стадион дээр олон хэмжээний арга хэмжээ зохион байгуулдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэр play time-ийн тэр газар олон нийтэд хамарсан олон арга хэмжээ зохион байгуулаад даншиг наадмаа ч юм уу те зэсүүд те наадам фестивал зохион байгуулаад тэнцэнээсээ олсон орлогоороо Налаах чи өөрийгөө санхүүжуулаад өөртөө өөрийнхөө бүтээн байгуулалтыг хийгээ те ингээд явах энэ суурийг бид нэ тавьж өгөх хэрэгтэй байхгүй. Тэрнээс бол одоо үгүй ганцхан play time зориулаад play time гэж нэг хэдэн хүүхдүүд очиж жилд нэг удаа 2 өдөр шоуддаг юм зориул тавьж гэж юусаа харж болохгүй. Нийслэлд ажиллаж байгаа 1960 гаруй хэсгийн ахлагч байна л да. Хэсгийн ахлагчийн асуудал бас хөгдөөд энэ улсын хурлын арчилсан намын бүлэг тэ энэ хэсгийн ахлагчийн ажлыг байхгүй болгох хуулийн төсөл санаачлан гэж яг энэ хэсгийн ахлагчдын ер нь ажлыг хэрхэн үнэлдгийг энэ хүмүүсний яг энд байх ёстой юм уу үгүй юу гэдэг дээр та нэг тайлбар хийхгүй юу? За хэсгийн ахлагч нар маань бол нийтдээ 1960 их хэсгийн ахлагч манай Улаанбаатар хотын үйл ажиллаж байгаа хооронд хороо дүүрэг дээр бол за хэсгийн ахлагч маань яг одоо хүнээр ярих юм бол хэсгийн ахлагч маань хүний бие одоо ингээ 10 хуруул гэсэн үг байхгүй. Яг нөгөө нэг төрийн үйлчлэгийг яг иргэн дээрээ маа гэд аваачаад өгдөг. Тэрсэн мөртлөө бас төрийн бүх судалгааг очиж иргэн болоос очиж авдаг. Тэр үйлчлэгийг л үзүүлж байгаа гэсэн. Нөгөө гэрээсээ гарч чадахгүй байгаа хүн төвчтэй хүмүүстээр тэр хүмүүс очиж төрийн үйлчлэгийг хүргэнэ. За нөгөө өндөр настай ахмад хүмүүстээр тэд нар маань очино. За дээрэс нь нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маань
тэр хүмүүсүүд маань очиж төрийн үйлчлэгийг үзүүлнэ. За их хурлын гишүүд тийм юм ярьж байгаа их хурлын гишүүд бол нэгт бол амьдралаас бол тасраад бүр тэнгэр байтугай сансарт амьдарч байгаа хүмүүс байгаа. Тэг сансарт амьдарч байгаа. За яагаад би сансарт амьдарч байгаа хөл ямар ч шийдэл байхгүйгээр зүгээр алга болгон тасна байхгүй болно гэдэг зүйл ярьж байгаа. За тэгвэл хэсгийн ахлагчныг байхгүй болгоё гэж бодъё. Тийм бол тэр хөгжлийн бэрхшээлтэй ахмад настай хүнд өвчтөй иргэдэд төрийн үйлчлэг хийн үрх юм. Энэ гişүүд үрх юм уу? Энэ гişүүдийг хідэн одоо юу гэдэг өөрийнхөө сонгогдсон тойргоор явж ажиллаж байгаа. Хідэн сонгогдсон тойргийнхаа айл өрхүүдээр орж үтсэн. За байхгүй шүү. Байвал маш ховор байгаа. Тийм байжж өөртөө орж чаддгүй байжж айл болгоноор нороод айл болгоны зовлон сонсоод айл болгоны хүсэлт эрмэлзлийн төрийн байгууллагата хүргэж өгж асуудлыг шийдэх гэж явдаг хүмүүсүүдийг байхгүй болоо. Эдгээр л тэр хууль санаачлаад явдаг хүмүүс бол айл өрхөд хүрч чадахгүй. Яг хэсгийн ахлагчдын ер нь тэр ажил үнэлэмж нь бодиттой үнэлэгдэж чаддаг юм ер нь хэд орчимд өргөний цалин авдаг вэ? Болдгсон болвол би хэрвээ надад ирэх мэтлэн байдаг байсан болвол те энэ хуульчлаад энэ хэсгийн ахлагчныг бол төрийн үйлчлэгээний албан тушаалтан болгомоор эсэргээр болгоод цалин этрийг нь бол төрийн үйлчлэгээний албан хаагчийн цалинтай болгомоор. Яг л хэсгийн төрийн албан хаагч яадаг. Өглөө 8 цагт ирж хуруу уншууллаа, 5 цагт хуруу уншууллаа тараа явдаг. Хэсгийн ахлагчид эхлэх цаг гэж байхгүй, тарах цаг гэж байхгүй, амралтын өдөр гэж байхгүй. Тэгсэн мөртлөө сая 200 төгрөгийн цалин аваад татвараа төлөөд гар дээр нь нэг 850-аас 880 мянган цааслан ирдэг. За тэгэнгүүтээ нөгөө миний хэлээдсэн төрийн үйлчлэгийг золилт бүлгийнхэнд хүрхийн зэрэгцээгээр бүх нөгөө нэг хүчирхийллийн асуудал дээр явна. За дээрэс нь нөгөө нэг хогны асуудал дээр бүх хогны асуудал дээр явдаг байхгүй. За манай түүхүүд бол хогоо тээвэрлэн, хогоо аав нь хогоо тээвэрлэн. Тэр нөгөө хогны менежментийн бүх асуудал дээр явна. Тэгээ энэ дээр би бас энэ асуудлыг ярихад шүмжтэй хандаад байгаа хүмүүсүүд иргэдийг хараад байшин хороол дээр ажиллаж амьдарч байгаа иргэд маш их сүмжлэлтэй хандж илээ. Тэд нар яг хөө нөгөө өглөө ажилдаа гараад орой гэртээ ирдэг. Болохоор нөгөө хэсгийн ахлагч гэдэг зүйлд иргэдтэй харьцдаггүй болохоор эдгээр бол байгаад шаардлагагүй гэж үзэдлээ. Тэгэхдээ танаа хороолол, танаа хотгон, танаа байшин хоггүй байгаа, цэвэрхэн байгаа тэрийг сөөх хийж байгаа гэж бодож байна уу? Үгүй тэр бүх менежменттэй чи хэсгийн ахлагч хийж байгаа. Тэдгээр байрны хог дүүрчлээ ирж хогоо аваач. Яагаад хогоо авахгүй байгаа юм бэ? Цөөх ажиллаа хийгээч, сөөх талбайгаа цэвэрлээч, сөөх энэ орцоо цэвэрлээч, сөөх энэ гаднах хогоо түүгээч гэд сөөхийчээ араас өдөр шөнөгөө хөөж илдэж явдаг хүн чинь хэсгийн ахлагч. Танаах дээр чинь ямар ч хоггүй байгаа, хогчин цаг тутамдаа ингээ авагдаад, ачигдаад асуудалгүй явж байгаа процессыг чи хин хангаж ийн хэсгийн ахлагч хангаа явж байгаа байхгүй. Тэрнээс бол одоо нэг хороонд чинь 50000 гаруй өрх байгаа. Өөрөөр хэлэх юм бол баг 18-аас 20 гаруй мянган өрх айл иргэд амьдарч ийн гэсэн үг тийм. За тэд дээр чинь нэг хорон засаг дарга, нэг зохион байгуулагч яасан ч хүрхгүй, хүрэлцэхгүй, боломж байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хэдэн хэсгийн ахлагч маань яг газар дээр нь, яг амьдрал дээр нь, яг гудамжин дээр нь явж байгаа байхгүй. Яг ийм процессыг ойлгохгүй, нөгөө амьдрал мэдхгүй, хог гэдэг асуудлыг мэдхгүй, хог тээвэр гэж асуудлыг мэдхгүй, нөгөө золилтод бүлгийн айл өрхүүдэд төрийн үйлчлэгийн анхан шатны асуудал гэж мэдхгүй, эдгээр эрхэм гишүүдийн л ярьж байгаа одоо зүйдэл байгаа байхгүй. Одоо тэгвэл шийдлээ л дээ. За тэгвэл яах вэ? Тэд нэгээд хасаал байхгүй болгоо. За болох чинь дараа тэр менежмент хий. Тэгэнгүүтээ тэгэл дахиад дараачийн асуудал нь гараад ирэх байхгүй. Тэгвэл яах вэ? Дахиад дүүр ажил хийхгүй, нийслэл ажил хийхгүй, хороо ажил хийхгүй гэл эхэлнэ шүү дээ. Бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэнд баярлалаа. Таны ажил хөдөлмөрт нь амжилт хүсье. За баярлалаа. Байр суурь ярилцлагын нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор нийслэлийн засаг даргын орлогч Амар Төвшин оролцлоо. Бид цаг үеийн асуудлаар ярилцлаа.